За ABB Group-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар нь Монгол Улсын шинжилгээ ухаан технологийн сургуулийн эрчим хүчний сургуульд орчин үеийн дэвшилтэй технологи бүхий 250 сая төгрөгийн өртөгтэй лабораторийг хандууллаа. За ингэснээр оюутнууд орчин үеийн дэвшилтэй технологиос суралцах, практикт дадлага эзэмших боломж нэгдлээ. ABB Group нь Монгол Улсад өөрийн төлөөлөгчийн газрыг 2013 онд байгуулсан бөгөөд шинжилгээ ухаан технологийн их сургуулийн эрчим хүчний сургуультай хамтран олон ажлыг хэрэгжүүлээд байна. Эдгээр ажлуудын нэг нь өнөөдрийн нэгдсэн энэхүү лаборатори юм. Мөн энэ ондоо багтаан нам хүчлийн тоног төхөөрөмжийн лабораторийг байгуулахаар төлөвлөжээ. Монхор стресс компани ABB компани дистрибьютор болоод 3 жил ажиллаж байна. Тэгээд манай компани бол одоо эрчим хүчний салбарт байнга одоо шинэ технологи авчрахад бол гол анхаарлаа тавьж ажилладаг. Өнөөдөр бид нар бас доктор профессор уулзлаа. Тэгэхэд бол одоо өмнөх лабораторид бол одоо 20 жилийн өмнөх тоног хөрөмжтэй. Ерөнхийдөө өнөөдөр бол хоцрогдсон гэсэн үг л дээ. Энэ өнөөдрийн манай тавьсан тоног хамгийн орчин үеийн эрчим хүчний хэмнэлттэй ухаалаг төхөөрөмжүүд байгаа. ABB-ийн нэрэмжит лабораторийг нээснээр цахилгааны мэргэжлэр сурч буй оюутнууд хамгийн орчин үеийн дэвшилтэд технологи суралцах, практикт дадлага эзэмших, цаашлаад ажил дээр гараад ашиглалтыг явуулах боломжтой болж байна. Мөн Монгол Улсын эрчим хүчний салбарын инженеруудын мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд ихээхэн тус зөвхөн болно хэмээн тус сургуулийн удирдлагууд хэлж байсан юм. Манай сургуулийн хамгийн том зорилтын нэг бол инновацийг бүтээх, эко системийг бүрдүүлэх, инноваторуудыг бойжуулах юм зорилт тавьж байгаа. Тэгэхээр дэлхийн инновацлог компаниудын нэг Монголын инновацийг төрүүлэгч сургууль ШИТИС хамтран Монгол улсад инновацийг бүтээж улмаар дэлхийд өрсөлдөх ийм үйл ажиллагаа хийж байна гэж бодож байна. ABB Group нь эрчим хүч болон автомобилтын технологиор дэлхийд тэргүүлдэг компани. ABB бол дэлхийн цахилгаан эрчим хүчний тоноглол автомобилтын чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компани нэг. Бид бүтээгдэхүүнээ эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулах, түгээх, харилцаа холбоо тээвэр болоод олборлох салбарын харилцагч нарт санал болгодог. ABB Group бол дэлхийн томоохон ихтэй сургуулиудтай хамтран ажиллаж, судалгаа шинжилгээний ажил жилдээ 1 тэрбум 500 сая долларын хөрөнгө оруулалт хийдэг. Мөн 7 судалгааны нэгдсэн төвүүдэд 8000 гаруй эрдэм шинжилгээний ажилтнуудыг ажилуулдаг. Энэ лаборатори нь Монгол Улсын боловсролын салбарт хувийн хөвшлийн хамгийн том хөрөнгө оруулалтын нэг болж байгаамаа. ABB Group болон шинжилгээ ухаан технологийн их сургуулийн эрчим хүчний сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд жил бүр тус сургуулийн 2 оюутныг ABB-ийн нэрэмжит сургуулийн тэтгэлэг хөтөлбөрт хамруулснаас гадна шинэ дэвшилтэд технологиг Монгол Улсад нэвтрүүлэх ашиглахад сургуультай хамтран 20 гаруй бүтээгдэхүүний гарын авлагыг орчуулан хэвлүүлж Монгол Улсын эрчим хүчний салбарын инженеруудын хүртэл болоод байна. Үзэгчтэй энэ цаг мөчид үзэгч та бүхэн өнөөдөр юу болсон тухай мэдээлэл